Сайн бацхан уу, Руна ТV суугтаа тавтай морилцгоно. Өнөөдөр бид та бүхэнд бэлдсэн хэрэгээ ярихаасаа өмнө нэгэн бүтээгдэхүүний талаар болоод нэгэн giveaway уралдааны талаар танилцуулаад тэгэд ярьж эхлэе. Солонгос улсад сүүлийн үед олонний танил болон оддуудын дунд нэлээд алдартай болоод байгаа биеийн жинг бууруулахад дэмжлэг үзүүлдэг MaxGuard Pro гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хоол идсэний дараа цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, мөн дасгал хөдөлгөөн хийх эсвэл хоолны дэглэм бариад эрч хүчээ алдаж ядарсан хүмүүст эрч хүч нөхөх, мөн хөлсөн хоолоо идснийхээ дараа тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өөх тос нүүрс усыг задлан биеинд хоримтлуулахгүйгээр жин хасахад тусалдаг бүтээгдэхүүн юм байна. Та бүхэн бүтээгдэхүүний талаар орц найрлага, дэлгэрэнгүй мэдээллийг нь бүтээгдэхүүний Facebook болон Instagram хуудаснаас нь авч болох юм байна. Мөн Руна ТV сувгийнхаа сонсогчдод зориулаад нэгэн giveaway зарласан байгаа. Та бүхэн доор тайлбар хэсэгт тавьсан байгаа линкээр ороод бүтээгдэхүүний Instagram болон Facebook хуудсуудыг нь дагаад нэг найзаа меншн хийгтэл болох юм байна. Аздан бүтээгдэхүүний 1 сарын хэрэглээг хожих бөгөөд 2 сарын 10-нд рандом байдлаар шалгаруулах юм байна. 2019 оны 10 сарын 21-нд Бусан хотын Жингүүд амьдардаг 30 настай эмэгтэй Жонгийн гэр бүл нэгэн утга нь ойлгомжгүй мессеж охиноосоо хүлээж авдаг. Яаралтай ажил гарсан болохоор хэсэг хугацаанд холбоо барьж чадахгүй нэ гэж бичсэн байсан. Яг тэр үед Жонгийн ажлын газрын дарагч гэсэн бас адилхан мессежийг хүлээж авсан. Дарга нь гайхаад юу болсон бол гэж бодоод түүн рүү шууд залгасан боловч түүний утас холбогдохгүй унтраатай байсан. Энэ гинти мессежийг гэр бүлийнхэн нь аваад маш их төгшөж тэд охиныхоо ганцаараа амьдардаг тансаг зэрэглэлийн орон сууцны удирдлагын албанд хандаж гэрт нь очиод ямар нэгэн асуудал байгаа эсхийг шалгаад өгөөч гэж хүсдэг. Хэсэг хугацааны дараа удирдлагын ажилтнад очиж хонхыг нь дарсан ч гэр дотроос бол ямар ч хариу байхгүй байсан. Хүчээр хаалгыг нэвдээд орох тэр ажилтнад байхгүй учраас гэр бүлийн мэдүүлгээр нь цагдаа дуудуулж хаалганы цоожийг нь эвдэн дотогш орцгоодог. Удалгүй угаалгын өрөөнөөс Жонг нас барсан байдалтай олсон. Олдох үедээ тэрээр шүршүүрийн усны цоргыг түшээд утасны цэнэглэгчнийхээ утсаар хоолоогоо боож дүүжлэгдсэн байдалтай байсан. Анхны харагдах байдал бол амиа хорлсон юм шиг харагдажсэн. Гэхдээ яагаад гинт ийм шийдвэр гаргах хэмжээнд хүрв гэсэн асуулт гарч ирсэн. Жон тухайн үед нэртэй програм хангамжийн компанид тоглоомын төлөвлөгчөөр ажилладаг, чадвараа үнэлүүлсэн, сайн орлоготой, өөрийн хүчээр амжилтанд хүрсэн эмэгтэй байсан. Түүний амьдарч байсан орон сууц ч гэсэн Бусан хотын тансаг бүсэд тооцогддог. Дээр нь тэр байрандаа нүүж ирээд удаагүй байсан. Гэр бүлийнхэнтэйгээ зөрчил маргаан юусоо байгаагүй. Тиймээс гэр бүлийнхэн нь амиа хорлно гэдгийг нь бол ерөөсөө огтхонч хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Ингээд цагдаагийн шалгалтаар Жон холбоо тасрахынхаа өмнө найзуудтайгаа маш энгийн өдөр тутмын мессеж солилцож байсныг нь илрүүлдэг. Тэгэхээр магадгүй хүн амны хэрэг гарсан юм болов уу гэсэн эргэлзээ төрсөн ч гэсэн хэргийн газар маш цэвэрхэн хүчээр хүн орж ирсэн ч юм уу эсвэл ямар нэгэн хаалга цонхыг нь эвдсэн мөн Жон бүсгүйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн ямар ч шинж тэмдэг байхгүй байсан. Гэвч цогцыг шалгаж байх явцад цагдаа нар нэг с ิจ гтэй зүйлийг анзаардаг. Тэр нь хин нэгэнд зозуулчихсан юм шиг биен дээр нь няцрал хөхрөлт хит хит байсан. Мөн Жон дүүжлэгдсэн шүршүүрийн цоргоны өндөр нь харьцангуй намхан, ер нь бол ийм намхан өндөр дээр өөрийгөө дүүжлээд нас барах нөхцөл бол ховор. Энэ бол маш эргэлзээтэй харагдажсэн. Тэгээд гэр дотор нь дахин наривчилж нэгжихэд хохирогчийн гар утас олдохгүй байсан. Цагдаа утасны хамгийн сүүлчийн дохиог нь мөрдөхөд гэрээс нь нилээд зайтай газарт утас нь унтраагдсан болох нь мөн илэрдэг. Энэ нь бол нилээн с ิจ гтэй санагдсан учраас цагдаа нар аллагын магадлалыг нээлттэй орхиж мөрдөн шалгалтаа эхлүүлсэн. Юуны төрөнд түүний амьдардаг байсан орон сууц CCTV-г нь шалгаж с ิจ гтэй хүн орж гарсан эсхийг нь шалгадаг. Тэгтэл нэг эрэгтэй анхаарал татсан. Яагаад гэвэл тэр хүн Жонгийн цогцос яг олдохын өмнөхөн буюу 10 сарын 21-ний өдрийн 15 цаг 39 минутанд байр руу орж ирээд удалгүй буцаад гарч явж байгааг нь харагдсан. Тэр орон сууцны оршин суугч биш байсан. Бүртгэлийг нь цааш нь харахад тэр хүн өмнөх өдөр буюу 10 сарын 20-нд ч мөн Жонгийн байр руу орж ирж байсан нь харагддаг.
Яг тэр Жонгийн амьдардаг давхурт буугаад хэсэг хугацааны дараа буцаад гараад явж байгаа нь харагдсан. Пусаны цагдаа нар CCTV дээрх хүнийг яаралтай мөрдөн тогтоогоод түүнийг цагдаагийн газарт дуудан түүнээс байцаалт авч эхэлсэн. Тэрээр тухайн үед 26 настай A гэдэг залуу байсан. Хэргийн өдөр Жонгийн гэрт очисон уу гэд түүнээс асуусан чинь тэр бол очисон гэдгийг шууд хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэр Жонг огт таньдаггүй, бүр нэг ч удаа өмнө нь нүүр тулж уулзж байгаагүй. Анх удаа л тэр өд гэрт нь очисон гэдгээ хэлдэг. Тэгээ яах гэж гэрт нь очисон бэ гэхээр хуучин бараа худалдаж тэднийхээс авах гэж очисон гэсэн. Хохирогч Жон саяхан хуучин барааны сайт дээр гэрийнхаа хуучин бууданг зарна гэд зар оруулчихсан байсан. Тэгээ энийг нь болохоор энэ A сонирхоод бууданг нь өөрийн нүдээр үзэхийн тулд гэрт нь очисон гэж тайлбар өгсөн. Мөн би зөвхөн хуучин бараа авах гэж очисон, хүлтэй нь ямар ч хамаагүй гэж өөрийгөө бол хэлмэгдэж гин гэдэг байр суурьтай байсан. Гэвч мөрдөн шалгах явцад цагдаа нар түүний дансыг шалгаад шийдвэрлэх хэмжээний сэжигтэй зүйлийг олж илрүүлсэн. Тэр нь нас барсан Жонгийн данснаас A өөрийнхөө данс руу хэд удаа мөнгө шилжүүлсэн байсан. Уг нь бол бараа авах гэж байгаа хүн нь A. Тэгэхээр A бол Жон руу мөнгө шилжүүлэх ёстой байтал эсрэгээр нь түүний данснаас хэд удаа мөнгө шилжүүлүүлж авсан нь бол нэлээд сэжигтэй байсан. Тэгээ энэ талаар түүнээс цагдаа нар асуусан чинь урд хойно нийцэхгүй тайлбар хэлээд байцаалтын туршилт маш төгссөн байдалтай байгаа нь харагдаж эхэлдэг. Цагдаа нар түүний хөдөлгөөн үйлдэлийг нь илүү наривчлан шалгаж гар утсанд нь шинжилгээ хийж үздэг. Тэг ингээд бол ямар ч аргагүй болж болон шахагдсан эцэст нь Жонг алсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. За тэгээ хэрэгээ хүлээгээд яг юу болсон талаар ярихдаа хэргийн өмнөх өдөр буюу 10 сарын 20-ны 15 цагийн орчимд A хуучин барааны сайт дээрээс Жонгийн байршуулсан буудангийн зарлалыг олж хараад худалдан авахар шийдэж түүн рүү холбоо барин бууданг чинь өөрийнхөө нүзээр очиж үзмээр байна болох уу гэд асуусан чинь Жон болно гэж хэлээд гэрээ зааж өгсөн гэж байгаа. Ингээд 30 минутын дараа буюу 15 цаг 27 минутанд A Бусан хотын жингүүдэх Жонгийн орон сууцанд очисон. Гэвч тэр өдөр A бол яг худалдаж авна гэсэн шийдэл гаргалгүйгээр буудангийг үзчихэд буцаад явсан гэж хэлж байгаа. Харин маргааш нь буюу 21-нд A буудангийн хэмжээг арай нарийн хэмжиж үзэж болох уу гэж хэлээд дахиад гэрт нь очисон байгаа. A-ийн хэлснээр энэ үед тэр гэрт ороод үнэ жоохон хямдруулаад өгөөч гэд асуусан чинь Жон шууд татгалцсан гэж байгаа. Тэгээ энэ явцдаа болохоор ийм хямдхан үнээр ийм буудан авч байгаа юм бижиж юу хямдруулах яриад байгаа юм бэ гэх мэтчлэн түүнийг маш дорд үзэж байгаа юм шиг хараалын үг холилдсон тийм өнгө аясаар ярьсан гэж хэлж байгаа. Тэнгүүт нь Эйн уур маш их хүрээд тэрхэн зуур уура барьж дийлэхгүй түүний амь насыг хөнөөсөн гэж цагдаа нарт мэдүүлдэг. Гэхдээ Жон алсныхаа дараа бол Эйн хийсэн үйлдэлүүд нь агшин зуурын санамсаргүй аллах гэж хэлэхэд бол огтхон ч нийцэхгүй байсан. Тэр Жонгийн гар утсыг авсан мөн байрны орцны карт үл хөдлөх худалдан авах гэрээнийх нь бичиг баримтыг хүртэл хулгайлсан байсан. Дараа нь Жонгийн утсан дээр байсан банкны аппликейшнаар нь дамжуулан нийт 8 удаагийн гүйлгээгээр ойролцоогоор 26 сая воныг өөрийнхөө данс руу шилжүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл тэр ямар нэгэн аргаар Жонгийн банкны интернетийнх нь нууц үгийг нь олж мэдсэн байна гэсэн үг байгаа. Мөн 6 сая воныг банкны ATM-ээс очиж бэлнээр авсан гэдэг нь ч ил болдог. Эйн гар утсыг шалгаж авах явцад бол YouTube дээрээс ихээхэн сэжигтэй хайлтууд тайсан гарч ирсэн. Тэр нь болохоор нэг цохилтоор ухаан алдуулах гэсэн түлхүүр үгийг бичээд бичлэгүүд үтсэн болох нь бол илэрдэг. Тэгэхээр ч бараа арилжааг шалтгаалаад байр руу нь очоод нэг цохилтоор ухаан алдуулж дээрэмтгэхээр төлөвлөсөн байх магадлалтай гэж цагдаа нарын сэжгийг шууд төрүүлсэн. Гэвч өөрийгөө санамсаргүй гэж зүтгэсээр л байсан. Тэр би олон жил сэтгцийн асуудалтай байсан. Сэтгэл хөдлөлөө хянахад нэлээд хэцүү байдгаа. Уур бухимдлаа барьж чаддаггүй тийм эмгэгтэй. Тэгээ энээсээ болоод би хүний аминд хүрсэн гэж хэлсээрээсэн. Тэгээд энэ хэрэг үйлдсэн гэдэг хүн болохоро хэрэг үлдэхээсээ 2 сарын өмнө ажилласаа гарсан тогтмол орлого болон ажил мэргэжилгүй хүн байсан. Тэр үед онлайн тоглоомоор танилцсан эмэгтэйтэйгээ хамт амьдарч мөнгөгүйгээсээ амьдралын хүндрэлд орж эцэстээ өндөр хүүтэй зээл авч тэгээд тэр өөр нь бол улам нэмэгцээр байсан. Санхүүгийн хувьд бол маш хэцүү гачигдaltaй байдалд орсон тийм хүн байсан. За тэгээ энд бас нэг сонирхолтой зүйл илэрсэн. Эйн хувьд бол ийм
маш их өрнөний дарамтанд орсон мөртлөөсөө түүний найз бүсгүй болон A2 өөрсдийнхөө хэмжээнээс давсан тансаг хэрэглээтэй амьдарч байсан. Тэр хоёр өдөрт бараг 300 мянган воны түрээс төлөөд үнэтэй машин ундаг байсан нь илэрдэг. Мөн найз бүсгүйдээ тансаг брендийн бэлэгч авч өгдөг болох нь илэрсэн. Мэдээж энэ бүх мөнгө нь бол өөр зээлээс л үүдэлтэй мөнгүүдээсэн. Тэгээ энэ байдлаар амьдарч агаад өрөө төлж чадахгүй, чадвар байхгүй, эцэст нь дээрэм маллагын хэрэг хий гэж бодоод Жон бүсгүйгийн амнасыг хөнөөсөн байна гэж цагдаа нар бол ерөнхийдөө үздсэн. Цагдаа нар A мөнгөний төлөө Жонд төлөвлөгөөтэй ойртож алсан гэдэгт бол итгэлтэй болсон. Цагдаа нарын тогтоосноор бол Жон хуучин барааны сайт дээр буудангаа сая 200 мянган воноор зарна гэд зар тавьсан байсан. Сая 200 мянган воны хуучин буудан гэх юм бол нэлээд үнэтэй буудан байсан гэдэг нь бол тодорхой харагдаж байгаа. Тэгээ энэ зарыг харсан ийм үнэтэй буудантай хүн мөнгөтэй тодорхой гэж дүгнээд тэр хүнийг ол очиж эхлээд нүүр тулаж 8-аас санал болгоод ажиглая гэж шийдвэрлсэн байгаа. Анх хаягийг аваад очиход тансаг зэрэглэлийн орон сууц байсан. Тэгээ гэрт нь ороод гэрийнхэнтэйгээ амьдрдсан болов хинтээ амьдрдсан бол гэд ерөнхийдөө судлах санаатаагаар ингээ орохт нь эмэгтэй ганцаараа амьдардаг гэдгийг нь анзаарч харсан байгаа. Ингээд ер нь бол хэрэгээ маргааш ирж үйлдэй гэж төлөвлөөд тэр өдөр бол гэрээс нь явсан. Ингээ маргааш нь түүн рүү дахиж залгаад би бууданг чинь очиод химжиж үзэж болох уу тэгээд авах гэсэн юм а гэж хэлээд дахин гэрт нь очихоор болсон. Тэгээ ер нь бол тэр бууданг авахд бол ганц хүн мэдээж очихын тодорхой нэлийн том буудан тэгэхэд бол тэр бол ганцаараа очисон байгаа. Ингээд түүнийг ирэхэд Жон хаалгаа нэмэгц шууд гэрлүүн хүч төрж ороод айд сандарсан Жонгоос иргэний бүртгэлийнх нь дугаар, дансных нь аппликейшны нууц үг зэргүүдийг нь авч чадсан байгаа. Дараа нь газар дуунсан Жонгийн хүзүү орчмыг гიშгэн хүзүүний даралтаар амь насыг нь охироосон. Амь насаа алдсныхын дараа түүний биеийг угаалгын өрөөрөө чирч оруулан амиа хорлсон мэтээр харагдуулахын тулд шүршүүрнээс нь дүүджилж орхиод тэгээд явсан баа. Үүнийхээ дараа Жонгийн гар утсаар гэр бүл танилуд руу холбоо барихад хэцүү болсон гэсэн мессежийг илгээсэн. Энэ нь болохоор цагдаа нарыг өөрийг нь олж илрүүлтэл хугацаа агуулах тийм төлөвлөгөө байсан байгаа. За тэгэд энэ бүх нотлохоонууд ингээд гараад ирчихсэн байхад бол өөрийгөө санамсаргүй хүн амны хэрэг үйлдсэн гэдэг дээр бол зогссоор байсан. Тэгээ түүнээс чи YouTube-ийн хайлт чинь нэг цохилтоор хүнийг ухаан алдуулж унгаах гэж хайсан байж тээ гэсэн чинь би тэр бичлэгүүдийг дээрэм хүн амны хэрэг ихтэй ашиглая гэж үзээгүй. Би маш их өртөө байсан болохоор хүмүүс надаас өрөөнийхэд маш их хэрдэг байсан. Тэгээд хэрвээ хин нэг надаас өрөөнийхэд надад хор охирол учруулах га дайрах юм бол би тэр хүнд л хэрэглэх гэж ийм хайлтыг хайсан юм а гэж ярьж исэн. За тэгээд хүн амны хэрэг үйлцсэн хувьд хулгайлсан мөнгөөрөө юу хийсэн бэ гэхээр тэр мөнгөнийхөө ихэнх хэсгийг найз бүсгүүрүүгээ шилжүүлээд үйлцсэн мөнгөөрөө ол танилуудтай бэлэг авч өгж зарцуулсан байгаа 26 сая воноор. Бүр цаашлаа хөрөгчөөс хулгайлсан мөнгийг өөрийнхөө өмгөөлөгчийн зардалд хэрэглэх гээд бас үлдээч гисэн байсан гэдгийг нийлэрсэн. Хэрэг гарснаас хойш 2020 оны 5 сард анхан шатны шүүх дээрэм маллага гэсэн хэрэгт ял оноож бүх насаар нь хорих ялыг бол оноосон. Шүүхийн шийдвэрийн бичигт баримтлагдсны дараа ч гэсэн гимшил огт мэдрэгдэхгүй байна гэж бичсэн байсан. Бол тэр хүртэл өөрийгөө хилмигдлээ гэж давж заалтсан. Гэхдээ мэдээж бол түүний давж заалтсныг хэрэгсэхгүй болгоод бүх насаар нь хорих ял нь бол хэвээр үлдсэн. Нас орсон Жон анханасаа баян чинэлэг эмэгтэй бол байгаагүй, хэцүү орчинд өсөж торноод хичээл сургуулаа маш сайн хийж сургуулаа амжилттай төгсөөд ажилд ороод тэгээд яг үнэлүүлээд ажлынхаа үр шимийг дөнгөж амсаж эхэлж байсан тийм эмэгтэй байсан байгаа. Тэгээд түүний хувьд бол ажлаа маш сайн хийж зүтгэсээр байгаад байртай болж чадсан. Тэгээд тэр тансаг зэрлийнхаа байранд бол аав ээжтэйгээ амьдрах гад ер нь тогтжуулах үйл явц дээр явж исэн. Тогтжуулж дуусныхаа дараа аав ээжигээ гэртээ дуудаж авчраа хамтдаа амьдрах төлөвлөгөөтэй байсан юм билээ. За тэгээ энэ хэрэг бол олон нийтэд ил болоход зарим хүмүүс бүр хохирогчийг буруутгасан өнгөстэй комментуудыг хүртэл биччихсэн. Учир нь Жон нас орохоосаа өмнө нэг онлайн нэг сайтн дээр гэрийнхаа интерьерийн зургийг харуулсан тийм зургийг нийтэлжсэн. Тэгээ үүнийг нь харахад бол ямар хэмжээний тансаг зэрлийн байранд амьдарч байгаа гэдэг нь шууд харагдахаар байсан. Тэгээ энийг болохоор хүмүүс яах гэж өөрийнхөө ийм орон байрыг интернетэд тавьсан хүмүүст ингэж гайхуулах хэрэггүй байсан гэх мэтчлэн комментуудыг биччихсэн.
Тэгвэл ер нь бол интернет дээр баг бүх хүмүүс л өөрийнхөө нүүсэн байр би гэрээ ингэж тогтжуулж гин энэчнээ юу тавил зүгээр ч юм уу хүмүүсээс санал хүсэлт авах Instagram дээрээ гэрээхээ тогтжуулж байгаа орон зай Facebook дээрээ ч гэсэн тавих тиймэрхүү зүйлүүд бол маш их байдаг. Тэгээд ингэж тавилаа гэд гэмт хэрэгт хохирогч болсон нь бол түүнийг буруутгах шалтгаан болохгүй байх гэж би бодож байна. Сүүлийн үед хуучин барааны худалдаа бас их түгээмэл болсон. Тэгээд залилангаас зайлсхийхийн тулд хүмүүс бол интернетээр хүргэлт ашиглахаасаа илүү яг өөрөө очиж тэр барааг авах ч юм уу үзэх сонирхол маш их болсон. Гэвч энэ удаа бол энэ нь эсрэгээрээ өөр төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдлийг бий болгосон гэдэг нь бол үнэхээр харамсалтай. Тэгэхээр энэ хэрэгээс та бүхэн танихгүй үнтэй нүүр тулж 8 хийхдээ заавал хүн олноор зорчдог газар эсвэл 3 дахь хүнийг дагуулж аюулгүй нөхцөл байдалд хийх хэрэгтэй баха гэж би бодож байна. Тэгээд бас ганцаараа гэртээ байх үедээ ямар нэгэн иймэрхүү гэртээ хүн оруулж үзүүлэх шаардлага гарах юм бол заавал хин нэгнтэй хамт байж өөрийгөө бас хамгаалж эрсдлээс бас өөрийгөө хамгаалах хэрэгтэй байх гэж би бодож байна. Тэгээд ямар ч байсан хүн болгонд болгоомж илүүдэхгүй байхаа. Тэгээ та бүхэн бас энэ хэрэг дээр юу гэж бодож гин бие биендээ анхааруулах, сэрэмжлүүлэх, сануулгах зүйлээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. За тэгээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж өргөсөн хэрэг маань энэ түрээд өндөрлөж гин. Та бүхэн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээд бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар эргээд уулзцгаая.